ийм том байсан юм уу? Энэ үл Ховлай цэцэн хааны үед ордондоо хэрглэж исэн хаш ховин 1.2 тонн жинтэй. За энэ хаш ховинг Бээжин хотын Бэйхай цэцэрлэгт хүрээлэнгийн Тончхон буюу Дугай хотод хадгалж байна. Би өнөөдөр яг монголчуудын түүхтэй нягт холбоотой энэ Дугай хоттой танилцахаар ирлээ. Яг Бэйхай нуурын дэрэг дөрөв хүрч байна. За энэ Дугай хотыг гаднаас нь харахад яг ингэж харагдаж байна. Бэйхай цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө хаалганы яг дэргэд оршиж байгаа. Би сая ундаг дугайтай хүрээд ирлээ. Нэг ёнэ билетээр ороо ирчихсэн шүү дээ. За энэ харш бол Дугай хотын гол барилга нь. Ховлай цэцэн хаан Дайдуу хотыг нийслэлээ болгох үед энэ харшийг байгуулсан. Тухайн үед бол Итендян гэж нэрлэж исэн юм байна. Харин Мин гүрний үед энэ харшийг дахиж шинчилж засварлахдаа Чонгуандян гэж нэрлсэн. Мөн энэ харшийг тойруулаад Дугай хэлбэртэй хэрэн барьсан нь одоогийн Тончхон буюу Дугай хот юм. За энэ Дугай хотод үе дамжин уламжлагдсан гайхалтай том эрдэнэ байдаг. Тухайлбал одоогийн ихэнд танилцуулсан хаш ховин. Ингээд хаш ховноор дагансан ийм бүхэл бүтэн үзэсгэлэн хүртэл байдаг юм байна. За тухайн үед Ян гүрний урчвал бүхэл бүтэн том хашаар архины ховин хийж Ховлай хаанд өргөсөн байна. Ингээд Ховлай хаан ихэд баярлаж энэ хаш ховинд Дүүшан да үй хай гэснээр хайрлсан юм байна. Энэ нь болохоор хаш далай гэсэн утгатай. Тэгээд яагаад одоо далай гэсэн нэрийг өгсөн бэ гэхээр одоо энэ хаш савныхаа далайцтай том байдлыг илэрхийлэхийн төлөө ингэж нэрлсэн гэдэг. Тэгээд энэ том хаш ховин дээр болохоор луугаар голлсон 13 төрлийн далайн араатныг сэлсэн юм байна. За Ян гүрний үед хааны ордонд найр хором хийхдээ хэрэгэлдэг байсан энэ том хаш ховинг тухайн үед одоогийн Дугай хотын өөдөөс харж байгаа энэ цагаан суврагтай арал дээрх Гуанхаандын харшид тавьдаг байсан. Тэгэхэд Мин гүрний үед энэ Гуанхаандын харшин нурж хааны хаш ховин алдагдсан түүхтэйч гэлээ. Хожим нь Чин гүрний тэнгэр тэтгэгчийн үед энэ хаш ховинг дахиж олоод одоогийн Дугай хотын энэ Чонгуандын ордны өмнө байрлуулж тавьсан байдаг. За тухайн үед тэнгэр тэтгэгчийн үед энэ том хаш ховинг цагаан гантаг чулуун дээр суурлуулж тавьсан тухай түүхийг бас энэ үзэсгэлэнд ингэж тодорхой харуулж байна. За Дугай хотоос буугаад ирчлээ. Энэ Дугай хот нь ямар газар байрладаг вэ гэхээр тухайн үед Бэйхай нуурыг гаргахын тулд Малтсан шоройг нь овоолж арал байгуулсан. Энэ арал нь болохоор Дугай хотын буур юм байна. За Дугай хоттой холбоотой нэг сонирхолтой домгийг бас ташрамд нь дуулгачмаар байна. Ховлай цэцэн хаан тухайн үед нийслэлээ Дугай хотын зүүн талд байгуулахаар төлөвлөсөн. Тэгээд Дугай хотоос одоо зүүн тишээгээ ном сум харуулсан юм байна л да. Тэгэхэд яг сум туссан газар хааны ордноо байгуулсан гэдэг. За ингээд өнөөдөр надтай хамт монголчуудын түүхтэй холбоотой Дугай хотоор аялсанд баярлалаа.